Хатуу биеийн дулаан багтаамж дүүлэн биетийн хуулийг шалгах лаборатори ажил номер 7-г тайлбарлая. За энэ ажилд хэрэглэгдэх багж нь хатуу бие, за калориметр, ус халах плетик, термометр, мензурк, за тэг хавчаар байна. За одоо лаборатори ажлыг яаж хэмжих? Дарааллыг тайлбарлая. Эхлээд бид нар мензуркэнд 100 мг ус хэмжинэ. За тэгээд энэ маань хүүтэн ус байгаа. Хүүтэн усныхаа температурыг хэмжинэ. За ингээ харах юм бол 18.5 градус. За энийг калориметр дотор усан тэгээд хадгалчих. За энэ хооронд бид нар билетгээ залгаад ус халаана. За энэ усанда хатуу бие буюу хөнгөн цагаанаа хийгээд 60-аас 80 градус болтол нь халаана. За энэ температур маань Т0 температуртай ус байгаа. Түрүүний хүүтэн ус маань Т1 температуртай ус байгаа. За ус маань халаад одоо энэ усаа холбогдчихно. За 75 градус болсон байна. Тэгэхээр энэ халсан хөнгөн цагаан хатуу бие түрүүний хэлсэн хүүтэн усандаа хийгээд хэсэг хугацаанд хүлээнэ. За энэ холсон температур маань холцын температур буюу төвчдөг бид нар хэмжиж авна. За одоо холцын температур маань 28 градус болсон байна. За сая хэмжээтэй авсан хэмжлүүдээ бид нар хүссэн эрдэмтэд тэмдэглэнэ. Жишээлбэл усны массыг 0.1 кг буюу 100 мг ус хэмжсэн тэрийгэ биччихнэ. За хүүтэн усны температур 18.5 градусаар энд биччихнэ. За Т0 буюу халсан хатуу биеийнхээ температурыг 75 градусаар энд биччихнэ. За холцын температур маань 28 градус болсон. Гэх мэтчлэн бид нар хэмжилтийг 3-аас 4 удаа хийгээд 3 дугаар томьёогоор С0 буюу хатуу биеийн дулаан багтаамжийг олно. За энд байгаа СО нь усны калориметрийн хувийн дулаан багтаамж мэдэгдэж байгаа. Эм-ийг өргөн бид нар усныхаа массыг тавьчихна. ЦК нь калориметрийн хувийн дулаан багтаамж нь 10 кJ. Жоолыг бахын килог өгсөн. Энийг орлогоод нь холцын температур бид нар хэмжсэн. Т1 хэмжсэн. М0 маань хөнгөн цагаан буюу хатуу биеийн масс нь өгөгдсөн байгаа. Энийг орлуулад за Т0 өгцөө өөртөө олсон. Ингээ бид нар С0-ыг хэмжиж болно. Ингээ хэмжилтээ бид нар 3-аас 5 удаа хийгээд С0-уудыг олоод С0-ийнхоо дунджийг за стойк болон харьцангуй алдаг бодож байна.